Энэ 10 настай охины нэр нь Кёнхи. Кёнхи багаасаа алуурчдын байгууллагад сүр уулт хийж ирсэн. Өнөөдөр Кёнхи буу угсрах болон буудлагын тэмцээнд оролцох бөгөөд ялагцын толгой руугаа үхлийн сум авах шийдэгдэ. Евштэй сэргэр хөдөж өрсөсдөж рүүгээ буудаад Кёнхи эргэлдэж байгаа харсан байгууллага нь өдөрдөгч өрсөлдөж чиглэн буудаж алсан. Кёнхи өөрийгөө инэрангүй дүлгөөн хүн гэж боддог байсан ч аавгаа яаж өшөө авах вэ гэж гайхаж байв. Анхандаа ядуу аяр нөхөн байсан Кёнхи ас жагалтай гэр бүлтэй байжээ. Гэвч нэг өдөр дээрэмчдийн бүлэг генет Кирстен Дайрон орж Кёнхигийн аавыг хөнөөжээ. Найсан дэлдрэхээс зайлсхийхийн тулд Кёнхи орнохоо давар нүгдэж аав нь нүдэн дээр нүхэж байгааг харчилж чадав. Кёнхи маш их шалгав янда. Гэвч эцэст нь дэрэнчид Кёнхиг олж илрүүлж. Тэд Кёнхиг азаагун харин ч Кёнхиг өндөр албан тушаалд нь зугаацуулах гэж өчр. Яг тэр үед алуурчин Джонсон гачиж санамсаргүйгээр Кёнхиг аваач. Тэр цагаас хойш Кёнхи алуурчдын бавуулгаад ирсв. Кёнхи шаргуу бэтгэл хийж аавынхаа өшөө бавахыг тангараглав. Усад нь энсгэлээ 5 минут барих дасгал хийдэв. Гэвч Кёнхи илүү ихийг хийхийг хүсэж бүгд айж сандарсанда Кёнхив усаас аргаж авсан юм. Энэ ширэн зан чанараараа Кёнхи эцэст нь байгууллагын хамгийн шилдэг алуурчин болжээ. 15 жил нүд ирмэхийн зүүр оргурч Кёнхи одоо транхэ биетэ болжээ. Кёнхи Джонсонд сэтгэлтэй борж хоёр биенээ хүрмийн танхимд оров. Джонсон Кёнхид гэрлэснийхээ дана энэ өвчтөд хилэлтэй ажиллаа өрөх хийнэ жанспр. Гэвч Кёнхи өөрт нь гай зовлон чимээгүйхэн арчтаж байгааг мэдээгүй. Тэр өдөр хоёр биенээ ресторан тоолж байхад Джонсон генет дуудлага авч бүлгийн нэг гишүүнийг нь баривчилсан тухай мэдгдсэн тулд тэр яаралтай аврах ажилд явсан. Тэр шөнө Кёнхи Джонсон оожид алгацсан тухай мөн мэдээ хүлээн авсан. Джонсонгийн өхөл маш аимшигтай байсан тул цогцыг таних боломжгүй байв. Үүндээ Джонсон Кёнхигийн аавыг хөнөөшин дайсныг олсон байжээ. Джонсон тэднийг нууцаар зохицуулах нь явж Кёнхид генетийн бэлэг барихыг хүссэн юм. Гэтэл санаандгүйгээр Джонсон болон түүний хүмүүс бүгд отолтод ортож зодолон алагдсан. Кёнхи энэ тухай мэдээд маш их гашуудсан. Үүр хилэнгээрээ Кёнхи догшин ширүүн бандерд олсон. Див. Дууссан. Кёнхи амьдралынхаа үлдсэн хугацааг шурамд өнгөрөөнө гэж бодсон. Гэвч Кёнхигийн гайхалтай тулааны чадвар үндэсний аюулгүй байкийн агентлагийн анхаарлыг татсан. Тэд Кёнхиг ашиглаж түүнийг супер тагнуулж болох бэлтгэхээ шийдсэн. Кёнхи сэрэхэд өөрийгөө нууц албаны баазтай байгаагаа олж мэдсэн. Гэхдээ Кёнхигийн зүтгэхийг хүсээгүй. Зүгээр л зүтгэхийг хүссэн. Базын хариуцсан хүн Кёнхигийн энергийн бичгийг гаргаж иртэл тэр тэмцлээ орчсон. Кёнхи жирэмсэн болох нь илэрсэн юм. Кёнхи 15 жил үндэсний аюулгүй байдлын агентлагт ажиллах амлалт өгвөл энгийн амьдралаар амьдарч болох байв. Үүний дараа тэд Кёнхид госахны мэс засал хийж шинэ үнэмлэх хоолойг хорволсон. Тэр цагаас хойш Кёнхи албаёсоор агент болсон. Базын хамгийн том эгч Кёнхигийн хүч чадлыг мэддэг байсан бөгөөд маш их үүрлэн. Тиймээс тэр Кёнхид соригт үзүүлэхээр ирсэн. Гэвч Кёнхи түүнийг үлдэн эргэж явсан. Ихтэй Кёнхи хамгийн том эгч нь юуныг үүсгэх үү гэдгийг мэдээгүй байлаа. Арын талаас нь гинэт дайрсан Кёнхи гамжууртай урдуулсан. Кёнсо хяналтан камерын хард байсан. Тэр энэ үед явдаг ихэд сэтгэл хангалттай ажиг хийж унсаа.
Учир нь Hyun-soo Kyung-hee удаан хугацаанд сэвгэлтэй байсан тул нэг өдөр түнтэй хамт байхыг үнэхээр хүсдэг байв. Kyung-hee хамгийн хүчтэй агент байсан ч зөвхөн чадварлаг алах техниктэй байгаад хангалтгүй нэг цохилтын захиан байгуулах хэрэгтэй байв. Kyung-heeg хоол хийх нүүр бодолд тайзны жүжиглэлдэж мөн сургажээ. Ингэснээр Kyung-hee даалгавар бичдэхдээ өөрийгөө илүү сайн нууц чаддаг байв. Kyung-hee бодлогын тэмцээнд бусад сурагчдаар өрсөлдөд байлаа. Агасаа суусан ур чадварууд нь Kyung-heeg энэ нөхцөл байдалд амархан зохицоход тусалдаг байв. Эцэст нь түүсэгцээр ирэхэд байгуулах Kyung-heeg шалгалт өгөхөөр зохион байгуулсан. Тэр даалгавраа амжилттай гүйцэтгэж чадвал Kyung-hee охиноо авч гарч энгийн амьдралаар амьдрах боломжтой болох байлаа. Kyung-hee одоо ч залуу охин байсан учраас нийгэмд үүсэх шаардлагатай байв. Kyung-hee энэ өдрийг олон жил хүжээсэн байлаа. Gimme. Ингээд шалгалтын даалгавар амжилттай дүүж Kyung-hee хүснээрээ охинтойгоо хамт байх гэж сургалтын баадаас гарч болох болсон. Явханхаа өмнө Won-sok Kyung-heed шин үнэмлэх өгсөн. Won-sok мөн Kyung-heeдэд хотод амьдрах байшин түрээсэж өгсөн. Гэвч нүүж исэн эхний өдөр Kyung-hee Hyun-sooтэй таарсан. Эндээ Hyun-soo Kyung-heeg дагаж түүхийн хажуугийн байранд амьдрахаар илгээсэн байж. Hyun-soo Kyung-heed удаан хугацаанд дуртай байсан. Династид ууцхад Hyun-soo хүлээж байснаас илүү идэвхтэй халуун дотно байсан. Энэ таагүй байдал Kyung-heeg Won-sok руу залхахаар өрөөсөө. Kyung-hee Won-sokоос Hyun-soог мөрдөж өгөхийг хүссэн. Гэхдээ Hyun-soo Kyung-heeg ажиглах дагавартай байсан. Тиймээс Won-sok Kyung-heeгийн асуудлыг шийдэх тулд лэгэн түүх сохиосоор аргагүй болсон. Дараагийн өдрүүдэд Hyun-soo ажиглалтын ха тухай бүрэн мөсөн мартцсан. Kyung-hee хүүхдэд хэврээд автобусанд амжиж сууж чадаагүй үед Hyun-soo тэр даруй жолоочтой ярилцаж түүнд цаг хожиж өгсөн. Kyung-hee супермаркет орсон үед Hyun-soo сагсагн төрж өгөх сайн дураараа тусаасан. Kyung-hee шүхэргүйгээр гэртээ харих үед Hyun-soo галт эртний буудлын дээр шүхэр барин хүлээж байв. Энгийн нэг эмэгтэй ийм их сайхан сэтгэлийг яаж төсвөрлөж чадах мэ? Удалгүй тэд хоёр албан ёсоор харилцаагаа баталсан. Гэвч Hyun-soo аз жаргал эдрийг завгүй байхад Kyung-hee шин даалгавар авсан. Байгууллага Kyung-heeg эмэгтэй хамтрагчтайгаа хамт даалгавар гүйцэтгэх хийсэн. Kyung-hee зорилттой хэмээн чухал мэдээлэл хулгайсан. Жин хоёр эмэгтэй зорилттой хүн руу ойртохын түнт баарны ажилтан бочих байсан. Энэ үед Kyung-hee эрэгтэй хүний тэмрэлтийг ашиглан түүний гар утсыг нь уцаар авсан. Дараа нь Kyung-hee ариун саврын өрөө орох шалтгаан гаргаж бүх файлыг хуулбарласан. Гэвч яг тэр үед Nobutal юу болж байгааг анзаарсан. Kyung-hee буцаж ирмэгц эмэгтэй хамтрагчун паригдсан байв. Тэд Kyung-heeg мэдээллийг өгөхийг сүрдүүлсэн. Kyung-heeгийн эмэгтэй хамтрагч нөгөө талын гарт амиа алдсан тул Kyung-heeгийн сэтгэл санаа ихээхэн өөрчлөгдсөн. Энэ бол Kyung-hee өдөр бүр үхэлтэй нүүр тулгардаг адил байсан бөгөөд тэр хизээ явах ёстойгоо мэдгүй байлаа. Гэхдээ Kyung-heed бас нэг охин байсан. Хэрвээ тэр нас барвал охин нь маш их ганцаардаж тодрох байлаа. Тиймээс Kyung-hee Hyun-sooгийн мэдрэмжийг ойгүйж хүлээн зөвшөөрсөн. Дараа нь Kyung-hee нөхцөл байдлыг мэдээлэхээр Won-sok руу заажаа. Тэд хоёулаа эмэгтэйчүүд байсан тул Won-sok Kyung-heeгийн шийдвэрийг ойгосон. Гэсэн ч Won-sok Kyung хүрээний өдөр бас нэгэн даалгавар биелүүлэхийг хүссэн. Энэ удаа байн нэгэн бүлэглэлийн фонгологч байлаа. Хүрээний өдөр Won-sok газар дэх бүх зүйлийг зохион байгуулсан. Kyung-hee ариун цэврийн өрөөний усны савнаас салгасан мэрэгэн бүүчи винтоо гараж ирэв. Бүүж дусны дараа Kyung-hee агаардлаг сэнсний завсанаар баяр угаа чиглэн онёг. Kyung-hee нөгөө хүний царайг тодорхой хармагцаа маш их цочирд. Үүний улмаас сүүн байнда хүрсэн. Яг гэвэр тэр хүн Kyung-heeг нь өгсөн гэж бодож байсан нөхөр Johnson байлаа. Энэ мөчид тэрээр бүдэлж
долгын эргэв. Бүхэл бүтэн хөрөн ор мөргүй алга болсон мэт санагдав. Кёнхи тэр агшинд бүрэн автаж тэр газраас гарч чадахгүй байлаа. Тэр шөнө Джонсон мэргэн бодогчийн сумны замыг мушгиж Кёнхигийн буцан газрыг олж тагтав. Джонсон зочид буудлын хяналтын камерын бичлэгээс Кёнхигийн дүр төрхийг мушгиж байлаа. Кёнхи гоо сайхны хагалгаа хийлгэж чинь Джонсон түүнийг нэг хараад л таньсан. Удавгүй хоёул хүн ресторанд уулзав. Кёнхи Джонсонг танахгүй мэт дүрэсгэж өөрийгөө гэрлэсэн гэж хэлв. Хоёул энгийн менчилгээс солилцов. Джонсон эргэж хараад ялж аваа. Дараагийн өдрөн Кёнхи Джонсонгаас санахуйн карт хүлээн авлаа. Доктор нь Хёнсу болон Вонсо хоёрын утасны ярианы бичгээр. Тэр бол Джонсон Кёнхи хоёр ресторанд уулзсан үе байжаа. Джонсон өөрийн хүмүүсээ Хёнсуг дагуулж яриаг нь нууцаар бичиж авсан байв. Ичлэгийг сонссны дараа Кёнхи Хёнсу бол байгууллагаас илгээсэн нууц ачтан гэдгийг мэдв. Кёнхи Хинсу түүний сэтгэлийг ашигласан гэж бодоод маш их гонигтай байлаа. Кёнхи одоо энэ эрд маш ихээр уран хугарсан бай. Өшөө ахын тулд Кёнхи Джонсонд нэг эмэгтэй түүнийг алхахыг хүсэж байгаа хэлв. Үүний үр дүнд ээж нь байсан эмэгтэй хамт ажилтанд лифтнээс гараагүй байхад Джонсонгийн хүмүүс түүнийг баривчилжээ. Энэ үед Вонсо Кёнхигийн ялбусан ашавирыг анзаарчээ. Вонсо Кёнхиг дуудсанч харин ч эсэгээрээ Кёнхи Вонсогийн хөдлөлийг газар дээр нэлчилжээ. Үүний улмаас тэд хоёрын маргавтаж Вонсо Кёнхиг байгууллага руу буцаан авч явахаас өөр аргагүй болов. Ээжтэд буцаж явцанга тэр танихгүй хүн өөр хинч биш Джонсон байлаа. Джонсон Кёнхиг өөртөө шууд хамт явахыг шаардлаа. Гэвч Кёнхи окно хамт авч явахыг хүсэв. Тэр доошоо гүйж бөнгөд өрөөнөөс асар том дэлбэрэлт болов. Кёнхи зөвхөн хансуу окно тэрсэн чигээрээ дээд давхраас унаж байгааг харлаа. Тэд хоёр Кёнхигийн яг өмнө унаж тэр даруй амиа алдлаа. Цөхрөнгөө барсан Кёнхи эхлээд Вонсо крооч. Гэвч Кёнхи их зүйл тайлбарлахын оронд Хёнсу окно гистэй авч яваад Джонсонгийн хүмүүсийн гартарч бийг шаруулсан хяналтын бичтэгийг үзэв. Хүүхдийг хамгаалахын тулд Хансу өөр аргагүй турж хүүхэд Джонсонгийн охин гэдгийг тэдэнд түлээн зөвшөөрөв. Джонсонгийн хүмүүс мэдээллийг баталгаажуулах гэж заврахад Хёнсу Джонсон зэрлэг аравтмашчилдүү хэрскі гэдгийг төсөөлж чадаагүй. Учир нь Джонсонгийн устгахыг хүсэн зүйл нь энэ хүүхэд бохин илэрхий болов. Джонсон мөн Хёнсуг сөрдүүлж охиных уруу алхахыг шаардсан. Хёнсу зөвхөнтэй чадвал амт хүлдэх бомжтой. Ятар Хёнсу яаж зөвшөөртөрэ? Тиймээс Джонсон хүмүүсээрээ Кёнхи гарч ирэхийг хүлээгээд яг нүдэн дээр нь тесрэх бөмбөг дэлбэлэхийг тушаав. Джонсонгийн зорилго нь Кёнхиг байгууллагаас бүрэн тасрахад хүргэх явдал байв. Кёнхи түнд буцаж очиж алуурчин машин болох хэсгээ шийдэхээс ор аргагүй болов. Үүнийг мэдсэн Кёнхи бараг галзуурах шахавар. Кёнхи хамгийн их харилдаг хүний яагаад түүнийг ингэж хэсгийг шархалуулж байгааг ойлгосонгүй. Явханхаа өмнө Вонсо Кёнхид Хансутай хийсэн ярианы бичлэг өгчээ. Тэр үед л Кёнхи Хёнсу үнэхээр өөрийг нь хайлаж айсныг ухаарсан юм. Хёнсу тэдний гэрлэлт жинхнээ байгаа сайбж хүсэж Кёнхи болон түүний охиныг халамжлахад бэлэн байв. Эцэст нь тэр тэднийг алуурчин амьдралаас холдуулж энгийн амьдралаар амьдрахыг хүсэн юм. Үүнийг сонсон Кёнхи удаан хугацаанд чимээгүй болов. Тэл дараа нь Кёнхи Джонсонгийн өрөөнштэй. Хоёулаа нүүр тулан уцахад Кёнхи Джонсомас үншки өөрийг нь хайрладаг эсхийг ашив. Гэтэл салаанд оронгүйгээр яг энэ мөчид Джонсон Кёнхигийн аавыг алсан хүн нь өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрөв. Джонсон Кёнхи аавынхаа өшөөг авахдууд хэрэг шийдэмхий байгааг маш сайн мэдэж байлаа. Тиймээс тэд хоёрын хооронд хайр дурлал үсэх боломжгүй байжээ. Джонсонгийн анхны зорилго нь Кёнхиг алах биш, харин түүнийг алуурчин машин болтолон сургах байсан юм. Бүх зүйл ил болсон даруйд тэд шууд зодоонд орсох. Учир нь бүхнийг шийдэхин тулд тэдний нэг нь үхэх ёстой байв.
Загданаар хурдан газаг дээр нэвтгэр. Гэвч энэ нөхцөлд Кёнхи аимшигтай энэ имсгэлтэй байлаа. Кёнхи амьдралаа ихэнх хугацааг дайсныхаа төлөө амьдарж жинхэнэ их зовлонг туусан юм. Түншлэн Кёнхи урд жинхэнэ хайр алгахч маш их бэрхшээлтэй тулгарсан. Түүний хайртай охинч бас байхгүй болсон. Киноын дуусчээд үдсэн баярлах. Баяртай. Дахин уулзлаа баяртай.